болохгүй болов. За одоо бичлэгээ эхлүүлцгээе. Миний урд байгаа ингээд энэ 3 будааг та нар сайн харж агаад нэг амар их юм бодохгүйгээр нүдэн туссныгаа сонгоорой заа юу. Тус бүрийн амьлуулаад мэргийн хатаараа та нарынхаа сайн сайхны төлөө өргөх учраас та нар маань дурын нэгийг сонгоно шүү за. Тэгээ бичлэгээ эхлүүлцгээе. За нэгдүгээр групп буюу энэ бодог сонгосон хүмүүс анхааралтай эхлээд анхаарлаа төвлөрүүлээд суужаарай. Би тань зориулаад хэл хурдтай. Өнөөдрийн төлөв дээр танд юу хэлэх гээд байна гэдэг энергийн шалгалт юм хий. За одоо энергийн шалгалтаа эхлүүлцгээе заа юу. За ойрын хугацаанд аялалт юм уу, замд юм уу, урт хугацааны замд явсан бол та зөв группийг сонгосон байна. Мөн өөртөө үзэсгэлэнтэй зүйлс худалдаж авсан бол удаан бодсон зүйлээ худалдаж авсан бол энийг авах уу яах уу гэж эргэлзэж танилцсан зүйлээ яг худалдаж авсан бол та зөв группийг сонгосон байна. Аялалд явсан, хөдөлгөөн орсон, зам өрт хувь тариланд чинь хөдөлгөөн орсон шинжилт одоо нэг хөдөө орон нутгаас наашаа төвөөсөө хөдөө орон нутг руу шилжил хөдөлгөөн хийсэн бол та зөв группийг сонгосон байна. За ерөнхийдөө бол бусдын тус дэм хэрэгтэй байгаа. Яг эцэг шийдвэрээ гаргаж иж чадахгүй байгаа. Бүх зүйл дээр ингээд өөрөө бие даагаад асуудлуудыг өөрөө зохицуулна, би болно, би хийнэ гэд арга ярихныг оролцуулдгүү, танил нөхдөө оролцуулдгүү. За бас ингээд бүх юмаа хэлчихээ, эднэртэй ингээд ярьчих гэхээр за дараа нь юу гэж бодох бол, дараа нь загнуулах болоо, эсвэл ингээд эргүүлээ намайг ойлгохгүй юм чин гэж бодож бүх зүйлийг жожиглож ганцаараа хийдэг төрлийн хүмүүс бол энэ группийг сонгосон байна. Мөн саяхан урт хугацааны хил ам хууль цааснаас салсан бол энэ зөв группийг сонгосон биш үү? За мэргээ эхлүүлье. Энэ удаагийн мэргэн дээр тань юу хэлхийг хүссэн бэ? Юу зовнил байгаад байна? Юунд урамшин уурсан бэ гэдгийг харцгаая. За За ер нь бол эцэс төгсгөлгүй найр наадам юм уу эсвэл төсөлгүй найз нөхөд нэртэй хүмүүсийн хөл хөдөлгөөн гэрнээс ч тасардгүй байсан бол одоо тасарсан байна.
Урд нь ингээл найз нөхдүүд, хамаатнууд, төрөл саднууд гэрт чинь байнга ирдэг, байнга хөдөлгөөн ордог, байнга найр наадмын шугамтай, байнга хоол цайгаа тогоо бараг ингээ нөгөө нэг байнга асфальттай гэдэг шиг цай хоол ингээл байнга бэлтэл ингээ явдаг байсан бол одоо тэр зүйлүүд тасарсан байна. Ер нь холцсон, харилцаа холбоонууд холцсон. Хэрэггүй найз нөхдүүд амьдралын замын чинь голоос ер нь бол замын дунд завсрын дундаас, замын гол завсрын дундаас гараад явсан. Урт хугацаанд төгшүүр айдас өнгөрсөн амьдралтай холбоотой шарах байсан бол эдгээр маань одоо ингээ мартагдсан, идэгсэн, өөрийгөө уучлсан, ерөнхийдөө ийм байдалтай байгаа хэдий ч гэсэн за ерөөсөө би ингээл одоо л одоо айтайхан болж байгаа юм чи. За одоо л ингээ хичээж байгаа юм чи айтайхан амьдрахгүй болохгүй. За бас ахаад нэг асуудал үүсгээд яах вэ? Нэг алдаагаа дахиж тавтаад яах вэ? Би ч нэг биш удаа 2 3 удаа алдсан хүн шүү дээ. Ахиж алдаад яах вэ? Ахиж тавтаад яах вэ? Арга ивэ нь олоод байжээ. За ямар ч байсан жижиг шажиг асуудлууд байгаа учраас энэ асуудлуудыг дууссаны дараатайгаар өөрийнхөө үндсэн амьдрал, өөрийнхөө өсөлт дэвшилтээр санаа зовъё гэж бодож байна. Азгүй хүн гэж бол байхгүй, зүгээр л бууж өгсөн хүн гэж байдаг. Түүнээс биш ямар нэгэн зовлонгийн шалтгаан хин нэгнээс болж байна гэж байхгүй. Эсвэл хин нэг нь таалагдахын тулд өөрийгөө золино гэж хизээж байхгүй. Ерөөсөө л найз нөхдөд нь тэр хүний орчин ажлын хамт олон, тэр хүний найз нөхөд, тэр хүний гэр бүлд өөрийнхөө хамаг эрчим минерийг үр хүүхдэд нь ч юм уу те хамаг эрчим минерийг бүх юмаа зориулдаг мөртлөө эргүүлээд тэгээ нэг юм нэр аахгүй, зүтгэл аахгүй, тэгээ нэг жижиг сайн юмнаас нь илүү муу юм байнга өөлүүлж хилүүлж идэг, шүмжлүүлж идэг. Тэгээ нүрийг чи харахаар маш сайхан дүлгөөхөн, дохтуухан, тайван. Тэснэ нүүрнээс далдуур болохоор юу нэг байж л байд юм дөө. Энэ хайчвдээ гэсэн ийм хандлага. Энэ бол ерөөсөө гэр бүл найз нөхдийн хүрээллийн хандлага биш үү. За би гэхдээ энийг бол гэр бүлийн хүн гэж харж байна. Энэ дээр хүүсээ ялгаа ерөөсөө байхгүй. Энэ таны сүулт зохиосон амьдрал байна. Урдны 1 амьдрал, 2 амьдрал, энэ таны удаах амьдрал байна. Яг урт хугацаанд албан ёсоор гэрэлсэн, хурмилсан, найр наадам хийсэн юм байхгүй. Тэгсэн мөртлөө хамтдаа амьдардаг, эрж очин байдаг, урт хугацаанд ингээд дэрэгдчихэн байгаа юм шүү мөртлөө байснаасаа байхгүй байсан хугацаанууд. Яг нийлээд магадгүй чамгүй 1 2 3 жилийг өнгөрөөсөн байж болох ч гэсэн таны дэргэд жилийн 4 улирлын 3 улирлтанд л эрж очин байсан. Заримдаа байдаггүй. Тэгээ ер нь ингээд амьдралт чинь том шийдвэр алхмууд хийх болоод ирэхээр энэ хүн яг тэр шийдвэрт хамтдаа байдаггүй, нэлцаадаг, цухтаадаг л гэж л гарч ирж байна да. Ер нь яагаад урамчин хугарсан бэ гэдэг дээр бол бодож төлөвлөсөн ярьсан зүйлс маш олон байгаа мөртлөө яг ингээд цагаа тулахаар таал махраад байдаг, таал хийх гээд байдаг, урд тормоогоо хой тормоогоор нүхдэг, танаас л авах гээд байдаг, таны талаас болох гээд байдаг, таны нэрийг, таны нүрийг, таны амийг бариад байдаг л байхгүй. Чи ихлэ ярьчихв. Чи ингээд болгоцгоо ч юм эсвэл ингээд хүлээгээд байдаг. Иннээс болоод ерөөсөө ингээд төлөвсөн ажил чинь дандаа цаг хугацаанд болдоггүй. За жишээ нь өнөөдөр за гараад хоёлоо яг энийгээ янзлчээ. Одоо яг ингээ бичиг баримтаа очиод янзлчээ. Одоо яг гараад хоёлоо энэ асуудлаа зэгцэлчээ. Одоо ингээ гараад одоо зээлийн хөдөлтөдийг ч юм ингээ хоёлаа гэд ингээ хийх болоод ирэнгүү тэр хүнд ажил гараад хүмүүсүүл яг тэр цаг хугацаанд тэр хүн таны дэргэд байдгүй. Тэгээ өөрөө яг л ганцаараа л хий. Ганцаараа л явна. Ганцаараа л шийднэ. Тэгэл өөрийнхөө таньдгаас авна, өөрийнхөө таньдгаас зээлнэ. Ингээд яг ийм байдалтай. Тэгээ тэр хүнээс за юу ч гэсэн үгүй гэдэг хариу авдаггүй гэсэн мөртлөө чи яаж ийна? Чамд юу хэрэгтэй байна? Чамд би одоо юугаар туслах уу, яах уу гэдэг асуулт хийжээш авдаггүй. Зүгээр өөрийнхөө асуудлыг, өөрийнхөө арчаагүй байдлыг, өөрийнхөө хувийн сонирхлыг өөрөө чи илүү тавьдаг. Тэгээд тэрийг ил гаргадаггүй мөртлөө яг л утас өвлж байгаа юм шиг багаар өөрөө ингээл мэрээл гоё их зөөлхөн мэрд юм байна. Шууд арсалцаал ингээл те тэгээ хэрэлдэд байхгүй мөртлөө арсалцаал доош нэгээд орилоод ашигчаад байдаггүй мөртлөө яжлаад байгаа юм шиг, тавлаад байгаа юм шиг. Тиймэрхүү юм ажиглагдчих байна энэ мэрэгэн дээр. Тэгээ урам юун туурваа гэсэн чинь таны зүгээр айж байгаа зүйлс нь л энэ шүү дээ. За нэг амьдралыг нураагаа дахин нэг амьдралыг бүтээлээ. За одоо ингээ миний хажууд байгаа миний ураг садан төрөл найз нөхөд бүгд мэдж байгаа. Энэ үнийхэн гэрийнхэн ч мэдж байгаа, манайхч мэдж байгаа. Ийм чи одоо ингээл болохоосоо болохгүй нүртэл яваад үзье. Аажимдаа өөрчлөгдөн. Одоо өөр болоод байгаа.
Гэл ингээл нэг юм авууштай сайн чанаруудыг бодож ингээд сэтгэлийнхаа голыг тижээж тэтгэж өөрийнхөө сэтгэлийг ингэж нэг юм барьж байдаг боловч яг үүндээ гинтийн surprise, гинтийн бэлэг, гэр бүлийн хамтын уулзалт, гэр бүлийн хамтын баяр наадам ч гэдэм иймэрхүү юмнаас бол тэр хүний санаачлаг гарахгүй. Энэ хүн удаан байна, жоохон болохгүй байна. Энэ уул хүн нь тийм юм уу гэд ингээ харахаар уул хүн тийм биш. Зүгээр энэ хүн ч гэсэн урдны амьдралын шархан байна. Урдны амьдралын асуудал хил маргаан нь байна. Урдны амьдралын ачааллаа ч гэсэн үүрээд явж байна. Олон бас мөн адил тантай адилхан олон сонголт маш олон хүмүүстэй уулзаж амьдарч эхлүүлж үерхэж нөхөрснийхаа дараа за энэ бол миний сонголт юм а гэж тань дээр ирсэн байна. Тэгээд яг хэрэгтэй бол бас эргэлзэж ирсэн, тэмдэглэж ирсэн. Итгэлгүй л байсан юм. Тэгээ явцсан дундаа таны өчийн сэтгэл хичээл зүтгэл юмыг болгоод гүдэг, өөр тормоо хой тормоогоо нөхөд болгоод гүдэг энэ зүтгэлийг чи харсныхаа дараа энэ хүн бол үнэхээр надад те намайг гэсэн сэтгэл байгаа юм байна. Тэгээ би одоо бас ахаад нэг ингээд өөртөө шээ явбал ямар ч одоо юмн дээр буучих юм блэ гэсэн бас жоохон хар санаанда байдаг юм байна. За цаашаага үргэлжлэх нь үгүй. Энэ хүн зүгээр л өөрийнхөө буцаа сэргэн мандах, өөрийнхөө байр суурийг олох, өөрийгөө буцаа сэргэн мандах, өөрийнхөө орлогын хүүсвэрийг олох, магадгүй байнгын доктортой ажил төрөл, байнгын доктортой орлого, байнгын доктортой одоо юу гэдгийг гэр орон яг доктортой орчинд очиод ирэх юм бол ерөнхийдөө танаас жоохон дөлөх, жоохон ид зохгүй тийм л хүн байна. Маш урт хугацаанд хөдөлгөөнгүй байгаад ер нь ингээд сурцсан нэг юмыг бас олон сар үргэлжлүүлж хийдэггүй нэг юмыг олон удаа одоо нэг ажилд орлоо гэхэд ойролцоогоор нэг урт удаан хугацаанд ингэж тууштай ажилтгүй ч юм уу шантарчдаг амархан тийм юм байна. Яг нөгөө нэг эцсийн туглын тураахгүй ихийн хизээхгүй гэдэг шиг ерөнхийдөө өөр төрчин бол тийм байгаад байгаа мөртлөө өөрөө ч л хүчин шармалтанд гарч идэг өөрөө ч сэтгэл нь гараад за найдлага гориглого тавиал за одоо ингээл юм хүнтэй ингээл болцсон юм чи шамгүй урт хугацаа туулсан юм чи одоо эннийгаа ингээд өөрт ч юм бол ингээд нэг юм бодлоо. За би нэг ийм юмтай олчих юмсан, би тийм юмтай олчих юмсан. За одоо хоёулаа хамтдаа юмтай олчих юмсан гэж боддог мөртлөө яг амьдрал хэрэгцээн дээр болохоор за энэ маань нэг гайгүй яваасай. Энэ маань нэг илүү солих хувцастай яваасай. Энэ маань арай чанартай утас бараасай. Энэ маань одоо юу гэдэг нь надаас илүү хэрэглээсэй гэдэг ингээд байгаа уймаа өөрт байгаа боломжоо тэр хүндээ сувааж өгөөд идэг. Ер нь бол асар их сэтгэл зүтгэл энергийг зарцуулдаг. Тэгээд шаналаад юм ил ингэж нөгөө нэг ингээл гонгноол ил ингээл шууд надад тийм юм хэрэгтэй байна. Надад ийм юм хэрэгтэй. Энд чи намайг хүн гэж бодож гинүү? Чи намайг харж гинүү гэд өөрөө илт ингээ хэлж чадахгүй мөртлөө дотроо ингээ шаналаад яагаад намайг ингээ анзаарахгүй байгаа. Миний гаргаж байгаа сэтгэлийн хариуд яагаад ингээд энэ хүн одоо яг л байдгаараа л байгаад байгаа. Яагаад өөрчлөгдөхгүй байгаа гэсэн асуултыг асууж ийн хүмүүрж ийн өөрөө. Тэгээ заримдаа ингээд нэг хийж байгаа үйлдэл хэлж байгаа үг мөг нь худлаа гэдгийг мэдж байгаа мөртлөө ингээд яагаад ингээд ийм сонин тэгсээд байгаа гэж бас би ойлгохгүй байна. Ер нь бол урт удаан хугацааны үргэлжлэх харилцаа биш шүү. Би энэ дээр бол тэгж хэлнэ. Энэ хүн зүгээр таны хажууд хэрэгтэй зүйлээ хийн, өөрийнхөө байр суурийг олно, энерги сайхан бүтэн болгож нөхөж аавна, сайхан доктортой ажил төрөл, доктортой мөнгө орлого, доктортой амьдралын их үүсвэр олоод л ер нь бол цааш явах юм байна. Ер нь цаашаа ч явна гэсэн төлөвлөгөө бодолтой ч юм байна. Өөртөө ч юм бол ер нь юм насыг барыг хамтдаа цуг ингээд үргэлжлүүлэн амьдрий, ханилий гэсэн бодол бол байхгүй. Аман дээрээ ч нэг тэгж ярьдаггүй юм байна. За тэгээд өөрөө ч хувьд одоо яавал зүгээр байна. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүний хувьд одоо яавал зүгээр бэ? Юу хүлээх ёстой вэ? Юунаас эхлэх ёстой вэ? Бусдын тусламж сонс. Сухар харин зүгээр нэг
Яг ч ингээл хайртай шүү. Би чамайг санаж гин. Би чамд хайртай гэл ингээл нэг юм нэлүүн халуун юм байхгүй. Жохон юм дангтөө ийм тэ хайр сэтгэл халамж анхаарал сул ийм хүн байшаар байхад өөрийгөө золиол хүлээлээсээ одоо энээсээ ерөнхийдөө ойлгоод гарах юм байна. Бусдын үгийг, бусдын тусламжийг сонс. Ер нь бусад хүмүүсийн юу гэж ярьж байгааг хар анзаар. Та хоёр хамтдаа амьдрснаас хойш өөр нэг тийм амар өсөлт дэвшил бол гараагүй. Өөрийн чинь л хувьд урдны нөгөө нэг юм болж бүтэхгүй байсан зүйлүүдээсээ гараад өөрөө хичээгээл за нэг сайн одоо юу гэдэг те гэр бүлийн хамтрагч бай. Та хоёрт хуримнаа. Олонний өмнө гарсан одоо энэ албан ёсоор манай хүн гэд ингээд ясан юм юусоо байхгүй. Тэгэхээр таал хичээл. За би нэг эрэхтэн хоолтой унттай цайтай бай. Би нэг ороод эрэхтэн 5 төгрөг олцсон бай. Би энэ хүнд нэг юм айтаахан шин юм аваад нэг шин амьс ч гэсэн аваа баярлуулъя. За тэр маань нүцгэн гүйж байгаа да. Тэр маань үлсэж байгаа болов гэсэн таны л юм урсан сэтгэл урсан юм халамж тэр хүний төлөөх гэсэн анхаарал гарч. Бусдын үгийг сонсох хэрэгтэй. Яг үнэн бодтой нүүр тулах хэрэгтэй. Алин болгон өдөө хаагаагүй одоо ер нь л тулцсан юм биш үү? Ойрын хугацаанд ажилт чинь амжилттай, шинэ эхлэл, ажил амьдралт чинь шинэ эхлэл, шинэ бүхэн ахиж гарах нэ, ахиж хөдөлгөөн орох нэ. Өөрийнхөө ингээд сэтгэлийг бариад за бас нэг болж өгөхгүй юмтай таарч юм болов уу? За бас би одоо энэс салаад ингээ би ер нь ганцаараа байж исэн дээрэлгүй дээ хэсэг хугацаанд намайг хүн юу гэж бодох бол бусад хүмүүс намайг юу гэх бол энэ хүн одоо намайг юу гэх бол гэж ингэж яаж байхгүй. Өөртөө чинь дараачийн амьдрал бэлэн гараад ирсэн тийм гинэ. Сэтгэлтэй зүтгэлтэй ер нь бол хүмүүс бол яг тэгэл янз янзаар л илтгэж штэ нэг заяаны хань завсрын хань хамтрагч янз янзаар л ярих бах. Ер нь бол сэтгэлтэй өөртөө чинь сэтгэлтэй амьдралыг хамтдаа босгох жоохон юм дээр юм хийчих нэг жоохон хөдөлмөрлөд болоод ирсэн 5 төгрөгөн дээр чинь өнгөлөө зүлгээд гээ оруулж байгаа гэр оронд чинь нэг юм халуун дурлаа өөр юмсэг шүү. Хүний дамжирж байгаа юм шиг биш өөр юмсэг тийм зан анашин гаргахаар тийм хүн орж ирэхээр байна. Өтгөн юмсэгтэй тийм хүн байна. Одоо ерөөсөө өөрийн чинь амьдралын утга учир шалтгаан л ерөөсөө л бусад хүмүүс намайг юу гэж бодох бол ар гэрийнхэн маань юу гэж болох бол гэсэн л юм айдас байгаад байгаа болохоор тэгээ нэг шаргуулсан үнтэй ер нь тэгэл удаан хугацаанд шаргуулцдаг ийм л хүн юм байна. Тэгээ нэг үнэнч байгаа л зүтгээл тэр үнийхээ төлөө халамж хайр үзүүлэл хичээгээл яваад байт юм байна. Тэгээд халамжилж байгаа хайрыг чинь ойлгодог хүнд гаргадаг болохоос биш тэр сэтгэл зүтгэлээ чи ойлгохгүй хүнд бол сайхан зүйлийг гаргалаач эргүүлэл булангарцсан сааралцсан хэрцсэн тийм л мэдрэмжийг авна шүү. Тийм учраас одоо байгаа надад хажуудах байгаа нөхрөө ер нь жоохон анзаармаар байна. Ирч байм ч үү тий. Өөрийн чинь амьдралын шинэ өөрчлөлтүүд өөрөөс ч шалтгаална. Өөрөө л зогсоосон, өөрөө л байлгаал. Яг нөгөө нэг би одоо энэ л ингээ надад хань болж байгаа юм чи энтэй л зурлах хэрэгтэй. Гэтэл тэр хүн чинь чиний амьдралд яг хань болох, хамтрагч болох, чиний ихтгэлийг даах уу гэдэг чиний тодорхой хэмжээний цензурт хүрч байгаа юм уу? Чамд ер нь цензур гэж байгаа юм уу? Чи тэр хүндээ цензур тавьсан юм уу? За, чамайг ер нь ингээд олноос онцгойлоод хайр халамж анхаарал наад хүн чинь өгч байгаа юм уу гүм үү гэдгийг жоохон анхаараарай л гэж хэлмээр байна. За тэгээд энэ мэргийг ингээд дуусгая. Баярлаа. За тэгэхээр одоо 2 дугаар бүлгийг эхлүүлцгээе.
За төрсөн гэрээс хол байгаа хүн хол байж саяхан гэр орон хахтуу хамаатан садан руугаа ирсэн төрсөн нутагтаа ирсэн эсвэл өөр нутагт амьдарч хагаад төрсөн нутагтаа саяхан ирсэн очсон ийм хүмүүс бол зөв группээ сонгосон байна. Саяхан өөртөө зориулж энергийн шин бугууч зүйлт энергийн шин хамгаалалтад худалдаж авсан хүн бол шин зөв групптэй орсон байна. За өөрчн за ойрын 3-аас 5 хоногийн хугацаанд та зүүдэндээ маш олон хүмүүсийг зүүдэлсэн танихгүй маш олон хүмүүсийг зүүдлэл тэр зүүдэндээ энэ тэнд очиж яваал зүүд чинь 3-аас 4 удаа давтамжтай өөрчлөгдөөл эмх замраагүй тийм зүүдэлсэн бол та зөв группээ сонгосон байна. Мөн за саяхан удмынхаа үзмэрч улааж бөө лам дээр очиж үзүүлж харуулсан өөрөө үзүүлж харуулдаг хүн дээр сая 3 хоногийн өмнө очисон бол та яг 3 хоног дотор шүү за очисон бол та яг зөв группээ сонгосон байна. Энэ мөргнүүдэд ерөөсөө хүүсийн ялгаа байхгүй бас мөн цаг хугацааны ялгаа ерөөсөө байхгүй. Яг хэрэгтэй үндэ хэрэгтэй цагтаа л очино. Зүүд нойр жоохон замбраагүй эмх замбраагүй болоод байгаа. Зүүдэндээ эм бохирдсон тийм эсвэл зүүдэндээ хит юм олон хүмүүс 2-3-аас дээш хүмүүс ийм шат мат дээшээ доошоо явж байгаа ийм шат мат зүүдлээд байгаа хүмүүс бол зөв группээ сонгосон шүү. За тэгэхээр мэргээ эхлүүлье. Юу таны заваагаад байна? Юу таны урам зориг сороод байна? Юунд шаналаад байгаа гэж харъя. Магадгүй гадаадад амьдарч байгаа саяхан Монголдо ирсэн бол эсвэл өөр хүний нутагт амьдарч агаад тий аймгаас аймгийн орн сумаас сумын орнд өөр газар байж байгаа саяхан төрсөн нутагтаа очисон эсвэл нэг мөрс очисон эсвэл эцэг их төрсөн буурандаа очисон хүн бол зүгээр би сонгосон байна. Энэ ихний групптэй адилхан байна. Ер нь зарим талаараа төстэй. Гэр бүлийн харилцаа, хайр сэтгэлийн харилцаа, дурлалыг, шохорлыг, сайн байхыг, өөртөө сайн хандахыг, хайр дурлал гэж андуурсан хүний мэрэг байна да. Эргүүлээд айгүй сэтгэлийн шарах, оруулалт авсан байна. Ер нь жоохон шалиг хүнтэй таарсан нөхөр юм дөө. Энэ бол үе ингээд уйлмаар байгаа, цэлмэр байгаа, янз янзын юм гунгийн дуу муу сонсоод хямраад өөрийгөө ингэж өрөвдөөд тэгсэн мөртлөө эргээд ирчих болоо, эргээд нийлчих болоо гэсэн гордлоготой. Энэ бол явцсан байна өөрөөс чинь. Зайтай байна. Тэг өөр хүмүүстэй харилцаа холбоотой тэрийг мэдэн тэрнээсээ болоод зөршилдөөл, маргалдаал ер нь жоохон шалгадуу. Тэг өөртөө чинь жоохон давтамжтай худлаа яриад байгаа. Тэг сонголт нь яасан олон байдгийг. Өстө наашаа гэсэн бол алцаад яваад очичтэй юм шиг юм даа. Ийм үний төлөө мөлөө шаналж маналгүй. Энэ хүн ч гэсэн таны сонголт бол биш. Дурлал сайн байх, шохоорхох, өөрт чинь таалагдсан зүйлийн төлөө өөрийнхөө болох гэж авах гэж хичээгээд өөрөө маш их зүйлийг сэтгэл санаа, цаг зав, бие организм бүр ингээд хамгийн юм зориулсан байна. Тэр хүнд гаргаж болох бүх сайхан сэтгэл, мөнх төгөөрөг одоо тий бүх сайхан зүйлийг гаргасан боловч эргүүлээд юу ч биш юм шиг. Ингээд тэр хүн таны сэтгэлийг зөв юу ч биш юм шиг хасгасан байна шүү дээ. Яг тэрэн шиг ингээд тэр хасгарч байгаа сэтгэл шиг тэр нулимс чинь тэр. Йоо ямар амар. Сэмтэй ер нь бол хэцүүлтэй яаж мэдгүй тэгэл бас болох ч л хичээсэн байна, зүтгэсэн байна, энэ хүн явцсан байна, дэрэгт чи алга. Өөрөө ч одоо тэгээд яг хамттай байсан газараас хоёул ингээ хоёр тустай байгаад энэ хоёр
хамтдаа нэг газар амьдарч ийсэн, хамтдаа нэг газар байдаг байсан бол тэр хүн ч өөр тийшээ ийм суурийн ингэж тогтож нэг газар амьдрахгүй ингэж ийм байгаад байгаа байхгүй. Тэнгүүд та одоо бас өөрөө хөдөлгөөн орсон. Тэр буурнаас та хоёулаа хөлөө хоёр тийшээ гიშгээд хоёр зүг рүү гიშгэж байгаа харагдчихээн. Тэгсэн мөртлөө огт холбоогүй биш. Огт холбоогүй биш шүү заяа. Таны зүгээр харж байгаа хандж байгаа намайг ингээ те өөрт нь ийм хайртай байхад намайг ингээ зүтгэж байхад намайг ингээ бодох болов энэ хүн буцаад ирэх болов ойлгох болов гэд хоосон горд өөртөө найдал төрүүлээд өөрийгөө ингээ зүгээр л хоосон яг үнэндээ бол чин үннээс хоосон шаналуулад байна. Хамт байгаа л тодорхой хугацаанд итгэлээ цайрлалаад тэр сэтгэл зүрх зүтгэлийг ерөөсөө юу ч биш юм шиг юм хайж байгаа хүний араас уйлж муулахгүй, шаналж манлахгүй, гоохгүй. Ирээд ирэх болоо гэж илүү долоо юм бити хийлэг. Зүгээр өөрийнхөө амьдралыг саадлахын нэр, өөрийн замыг булангартуулахын нэмэр, өөрөөлийн амьдрал сайныг хүсээд явах сонголтыг хийсэн үнд бол яв. Энд гүйцэд явж чадахгүй. Тэгээ нэг юм холбоотой бүдэг бадаг юм. Тэг яах гээд байгаа нь мэддэхгүй. Хөш ингэж ерөөсөө өөрөө чи хайрлсан саталгаан өрөвдөх юм ба штэ. Өрөвдөж хүнийг хайрлна гэж хийж байхгүй. Өрөвдөж хүнийг хайрлна, өрөвдөж сонголт хийн. Энэ хүнийг өрөвдөд гэдэг юм бол байхгүй. Ингээд яагаад чи юм өрөвдөж хайрлсан бэ заяа. Өрхөдөө энэ минь бас юм юм да. Өрхөдөө энэ минь ингээд бас зовсон юм да. Энэ хүн маань ингээд тэгээ зовлон үзсэн юм чи хүнийг ингэж хамгийн сайн ойлгох, энэ хүн зовлон үзэж туулсан юм чи энэ хүн намайг хайрлах, чин үнж байх мах. Өрөвдөж хүнийг хайрлахгүй. Тэр хүний хувь заяа, тэр хүний заяа заваг, тэр хүний тавилан тэр хүнийг чинь өрөвдөөгүй байхад өөрөө барыг тэр хүнээсээ өрөвдөлтэй байдалтай үлджээ, тэр хүнээсээ илүү их шархалжаа, тэр хүнээсээ илүү их гомдол цөхрөл ингэж авчаад тэрийг өрөвдөн гэж бол хийж байхгүй шүү дээ. Энэ мэрэгэн дээр тэгж бууж байна. Зүгээр л урагшаа илүү их хийж чадна, илүү их олж чадна. Ер нь бол эрэг энергитэй байна. Эргэн тойрны хүрээл дунд чинь хайр сэтгэлийн тал дээр жоо азгүй гэж өөрийгөө боддог бол үгүй шүү. Үгүй. Азгүй хүн гэж байхгүй зүгээр шантарсан буруу сонголт хийсэн хүн л гэж байна. Яраа ажил төрөл найс нөхдөй сонголт заяа. Хүрээл, танил, уурай эгчдүү ах トゥ мах トゥ сонголтын дээр чинь танд азтай харьцангуй илүү ингээд ийм хүчрэхэг байр суурьтай үнэнч бас таныг ойлгочдөг ийм хүмүүс таард юм байна. Тийм. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Тэр хүн эргэж ирээд ч мөн гадал урдны байдгаасаа дор байна өхөөс дээр байгаа л тэр өөрчлөгдөөл гинт гэгээрэл сахил самар хүртэл ингээл өөрөө чи хүснээ гэрт чинь байгаа л өөрөө чи хүснээр ингээд далан булчроо тоочод амьдрахгүй ийм юм бити итэг. Ийм юмны төлөө бити цаг заваа өөр гарцад танд бол байгаад нөхцөл хүчин зүйл чармаалт юу байна гэхээр чинь гой хамт олон, гой найс нөхөд, гой хуурай эгч ах одоо эргэн тойрны энэ танилын хүрээл чинь маш гоё юм дайчин хүнд муу сандгүй хөдөлмөрч шудраг эсвэл илүү зөөлхөн хүнд тусархуу ийм хүмүүс айгүй хүрээлтэх юм байна. Энэ хүмүүстэй ярилцаад үз энэ хүмүүсээс магадгүй ичил санаа зовоод тойрог өгөөдөөсөн бол хэлэлтэй бараг бүгд л мэдчихэж штэ. Юу туулж ямар их зовлон зүлгүүр үзэж явж байгааг харж ш. Тийм хүн амьтны хил амд асар их үртэж асар их өөрөөсөө золиос гаргаж бараг нэрээ тэр хүнээс болоод олон хүнд ингэж чигшиж зэвүүцэгдэж ингэж сонгосон сонголт чи эргүүлээд хинч биш юм шиг юу ч биш юм шиг өөрөө чи хайсан байна заяа. Одоо тэд хоёр тусдаа тэгсэн мөртлөө холбоогүй биш хүсвэл холбоо барьчихна. Эсвэл нэг нэгнийхээ сургийг тавиад байгаа. Эсвэл чи дахин орж тэр ингээл одоо фэйсбүүкийн ч юм уу, сошиалын ч юм уу те ингээл таньдаг мэддэг найзууч хүртэл танд юм ба шүү дээ. Тэд нэрээс хүртэл ингээд дам асуух ч юм уу чи яг ийм байдалтай өөрхий ингээд сэтгэлийг хураад яг үндэ ингэж хуурай зүү цаг хугацаа л өнгөрөөл чи ингээл ганцаард өнгөрөө шүү дээ зүгээр. Илүү доог байл та. Анх ямар
хүн байхад чи энэ хүн дууралсан. Тэгээд яг л тэр л байл та тий. Тэгэхгүй бол ингээл одоо тэр хүнээс болол ингээл нэг шанаарсан, шархаасан, хүнд итгэхэ болсон, өөдөө харахаа болчихсон, нэг л их юм гунигэлсэн, зовсон, ийм өчгөр ийм бараан бүрсгэр байхгүй шүү дээ. Ерөөсөө хэрэггүй шүү заяа. Тэгээ нэг энэ хайр сохроор дурлсан энэ хайр сэтгэлдээ ингээд хамаг ингээд зүрх сэтгэлээ ингээд өгчихсөн. Тэгээ тэрэндээ ингээд одоо нэгсэндээ бас л донтолт юм да. Тэгэл тэр хүнийг ингээд харах те ингээд яаж байгаа л хийж байгаа бол над руу ярих болов, эргэж ирэх болов, ийм хэрэгтэй хэрэггүй юм хийхгүй. Тэр хүний талаар янз янзын хүн амтнаас асуугаад ч хэрэггүй. Өөрийнхөө сэтгэлийг хуурахын нэмэр ойр хугацаанд аз жаргалтай сайхан зүйлс тохиож эхэлнэ. Сэтгэлийн амар амгалан голсон цагт л хүн ер нь яг зөв зам руугаа явна, зөв сонголтоо хийн. Тухайн үед очиход чинь орчин солигдоод өнгөж байж исэн байна. Найс нөхдөө хүрээл жоохон ингээд солигдож очоод дам дамаа ингэж танилцаа ч юм уу, дам дамаа яваад ч юм уу ингэж л танилцсан хүрээл огт мэдэхгүй хүнтэйгээ яаран л маш богинохон хугацаанд л хайрлаж дурлцсан байж тээ. Ер нь бол ингэх ямар ч шаардлага байхгүй. За уучлаарай манай бичлэн дээр манай нохоо муу шувуу 9 шүдийн юм л дуурах бах. Тэрийг бас ойлгоорой. Би бас ойрхон агаарт гарсан амралтан дээр ирсэн байна. Сайхан байгаль гарсныг гээд энэ бичлэгийг хийж байгаа шүү заяа. Одоо яах ёстой вэ? Энэ уран зургийг яаж буцааж олж авах хэрэгтэй вэ? Өөртөө итэг, өгөөмөр бай, өөрийгөө уужил. Түүний төлөө гаргасан бүх зүрх сэтгэлийг зүгээр л орхичих, уучлчих. Би ингэсэн штэ, намайг би ингээд тахад яагаад энэ хүн намайг ойлгоогүй мэ? Тэр хүн ойлгоогүй биш, чиний дэрэгдэх бүх хүмүүс, чиний эргэн тойрны хин нэгэн тэр хүн ч гэсэн мэдж л байгаа. Зүгээр л хэлж байгаа хүмүүс нь цөөхөн байгаа байхгүй юу? Өөртөө чинь чи энэ хүний төлөө ямар их юм зориулж байна? Чи ямар их шархлаа вэ? Чи яасаа их хохирж байна гэдэг энийг хүн болоо харж байгаа мэдж байгаа. Зүгээр энийг уучлчих, чөлөөлчих, явуулчих. Зүгээр л тийм л байна. Тэгээд зүгээр яг урд нь ямар хүн байсан? Тэр хүнтэй уулзахаас өмнө галтай, цогтой, инээд алдсан. Тэгээ ийм олонтой, олон дунд ороод ийм ингээд нэг яагаад ч юм хүчрхэг энерги агуулсан юм гоё хүн ингээд өөртөө татсан юм гоё энергитэй байсан байна. Одоо өөрийгөө тэгж гундаалахгүй, тэгээ сүүмихгүй, бүрсэхгүй шүү. За хүчрхэг бай. Энийг зүгээр мартах хэцүү санагдчихвэл зүгээр цаг хугацаанд нь даатгачих. Мартах олон шалтгаан байна шүү дээ. Яагаад хинч биш юм шиг хандсан, хинч биш юм шиг нулимад ингээд явцсан юмны араас шаналтай. Тэр хүн ч гэсэн эдлэх юмаа эдлэн, хүртэх юмаа хүртэн. Хожуу өнөөдөр биш ч гэсэн хожуу. Харамсдаг л ахгүй. Тэрийг сан. Тэр цагт харин бүх зүйл оройтсон байна гэдгийг тэр хүн ухаарахгүй байна. Тэгээ одоохондоо тавьж явж чадахгүй итгэлийн найдварчаа ингээл илтгэрийнхаа найдрыг алдаагүй гордлох чинь тасраагүй ингээ байгаад шүү за. Зүгээр л гоё ажиллаа хий. Гоё танил тал өөрийн эргэн тойрны хүрээл тэр бүх гоё зүйлсээр гоё энергиээр өөрийн чи хөгжөөд өөрийн чи инээлэгдээ. Чин сэтгэлээсээ инээж чадахгүй. Ингээ нэг юм чин сэтгэлээсээ баярлж чадахгүй. Нэр гүйцэд уйлж чадахгүй ийм сонин ийм гаццсан ийм саатцсан ийм байдалтай ингээ хэр удаа явах юм бэ? Бодоорой заяа. Хороо дээр маш олон сонголт байгаа. Зүгээр л чи энэ удаа чамд зүгээр нэг юм амьдралын туршлага болох. Чамд зүгээр нэг хэсэг хугацаанд ирээд ингээд нэг юм хэсэг хугацаанд штэ хэсэг хугацаанд ирээл хэсэг хугацаанд яваад өгөх юм богинохон хугацааны туршлага, богинохон хугацааны гашуун ч гэсэн үнэнг амсуулсан байна. Энэ зүйлтэй энэ хувь тавилантай эвлэр бити өрөвд хүнийг өрөвдөж хайрлна гэж хизээж байхгүй. Анх уулзаж учирсан шалтгаан анх ингээл юмнуудын сонсоол өрөвдөөл хөөрхий тэгэл татагдаж матагдаал ингээ явсан болохоос яг үндэ чин дурлалын юм амар гүн гүнзээ хайр дурлал морлол юу ч ялах дурлал шохорхол. Магадгүй эхний группийг сонгох гэсэн бол тэр эхний группийг бас сонсоод үзээрэй заяа. Энэ дээр бас хайж байгаа асуултыг чи хариулт өгч магадгүй шүү. Би бол тэгж хэлнэ. За тэгэхээр
Чамдаа сайн сайхны хүсье. Мөн чинийхээ сайн сайхан ирээдүйн төлөө. Сонгосон Будаагийн нүрэнөө. Байгаль их чамаа сонсож байгаа. Бүтээсэн заяаш нар чинь чамаа харж байгаа. Хин дуртайгийнх нь өмнө шаналаад идэг. Хин дуртайг нь өрөвдөж хайрлаад идэг. Амьдрал тийм урт биш. Бас тийм богинохон биш гэдэг санаарай. За тэгэхээр 3 дахь групп буюу энэ бодоо сонгосон хүмүүсийнхаа мэргийг эхлүүлцээ. Энергийн шалгалтыг эхлүүлье. Энэ чигтэйхэн арцаагаад юм төвхтэй сонсоход юу ч юм шиг арцаач үгүй өөрийг чинь. Засгтаач юм аа. За мөнгө төгрөгтэй холбоотой асуудал байна шүү. За мөнгө төгрөгтэй. Ойрын үед бизнес мөнгө төгрөг арилжааны 8 чинь санснаар чинь явахгүй байгаа бол зөв группийг сонгосон байна. Хүмүүсээс авралт удааны хугацаанд авах гэжсэн авлага чинь төр зуртаа саатцсан зогссон байгаа бол зөв группийг сонгосон байна. Өөртөө шинэ юм акууруу усны уур муур ч юм нэг мостой холбоотой юм худалдаж авсан хүн байгаа бол зөв группийг сонгосон байна шүү. Яг одоо би ингэж байгаль ирсэн байна. Тэгээд миний бичлэгийн дундуур нохоо шуу муур үүсэн шидэл юм дуурах бах. Энийг ус зүгээр ойлгоорой. Тийм амтантай ойр байдаг, байгальтай ойр байдаг. Саяхан ингэж тийм аялал зугаалга амралтанд амарсан хүн бол зөв группийг сонгосон байна. Шүү мөнгө төгрөгтэй холбоотой шүүх цагдаагийн хариу хүлээж байгаа бол тэгээ өргөл гомдол хүү яах вэ? Энэ яаж шийдвэрлэх тухай гэж хүлээж байгаа хүн бол зөв группийг сонгосон байна. Урт хугацааны төлөвлөсөн ажлууд нь бүгд замхраад энэ тийм ингээд буруу хөрөнгө оруулалт оруулсан хүнд ингээд мөнгө удаан хугацаагаар зээлүүлээд авч чадахгүй байгаа ийм хүмүүс үл яг зөв группийг сонгосон биш үү? Үр шимээ хүртэж чадаагүй гэж гарч ирж байна да. Тийм хүртэж чадаагүй эндээ шаналаад хурам нугаад тий ихтгэл алдраад ингээд явж байгаа хүмүүс байна. Зөв группийг сонгосон. Олон хүн үзэж байгаа учраас олон төрлийн юм гарч ирэх байх. Тэгэхээр би үг үсгийн алдаа ч юм уу яриан дундаа гацаж эрэх ч юм уу ингээд энергитойгоор холбоотойгоор тий алдаа дутагдал гаргаж магадгүй. Энийг бас та бүхэн авч гээхээ ухаанаар хандаад тий мэргийн маань сонсоорой хөө. Шүүх цагдаатай холбоотой асуудалтай байгаа шүү. За мөнгө төгрөг авлага өгөхтэй холбоотой байгаа. Та эсвэл өөрийн шүүх цагдаагийн асуудалтай байгаа. Хохирлын гүйцэл бүрэн дарагдуулж барагдуулаагүй. Эсвэл шүүхийн шийдвэр ч юм уу цагдаагийн асуудал ч юм уу иймэрхүү асуудал байгаад байгаа бол та энэ зөв группийг сонгосон байна. Мөн дэлхийн ертөнц завааралт гэдэг үзэгдэлтэй ер нь хорвоо гэдэг үзэр ийм хүзэр уусаа байна. Энэ нь эргэж гисэн ер нь бол жоо өөрийгөө ингээд санаж бооцсон ажил чинь төлөвлөсөн зөвлөлт чинь санснаар бүтэхгүй мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дээр аюу хэцүү байр суурьтай байгаа. Ер нь алдагдал аюу их гараад байгаа. Орлого орж ирсэн ч гэсэн мөн адил түүнтэй гараад байгаа. Ийм байвал та ер нь зөв группээ сонгосон байна. Ер нь мөнгө тогтохгүй гараад л байна. Нэг хөрөнгө оруулалт оруулахаар тэр нь уналтанд ороод нэг хүн мөнгө зээлүүлэхээр тэр нь алга болоод эсвэл өөрөө ингээл хүнд итгэж найдаад ингээ явангууд эргүүлээд өөрөө ингээд хохирогч байдал хүнийг хохирооцсон болоод ингээд гүжирдүүлээд байгаа юм шиг ийм байдалтай.
Энэ бол яг найз нөхдөд уралдал гэдэг үзэрлэлтэй. Ер нь бол энэ мэрэгэн дээр ч гэсэн тийм. Энэ бол танилын үрэн ч үү, найз нөхдийн үрэн. Тэгчингүүтээ тань руу бас хөөрхөн юм ийгчээ энэ чаа. Тэрийг ч мэдчихэл байгаа мэн сонссон юм байна. Гадарсан юм өөрөө ч бас тэг янз янзын байдлаар хийгээд үзсэн байж штэ. Үр дүн гардаггүй. Зөрчилдөөн, мөргөлдөөн ингээд хоосрол тийм хүн гараад идэг. Өөрөө чи айгүйх сүүл үед айгүйх гарц гарсан байна. Юм тогтохгүй байгаад байна. Тэгээд энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Яаж авах вэ? Яаж өгөх вэ гэдэг ингээд. Энэ бол найз нөхөд танил тал итгэлтэй хүний чинь урвалт байна заяа. Тэг гүжигдлэг байна. Ганц мөнгө төгрөгөн дээр ч биш, юм нь бол гүжирдлэг тэл аман дээр ч гэсэн бас байж шүү. За энэ дээр сэтгэл санаа бол за хүзэр бол ингэж хэлж байна. Тайван байжээ. Явдаг газраар нь яв. Хэлэх юм а хэл. Эсвэл зүгээр өөрийнхөө зөв гэсэн зүйлээ хийгээрээ. Ялал байгуулнаа. Ямар нэгэн байдлаар сайжирнаа. Зөв байна л гэж байна. Сэтгэлээ хийд юм дүгжээ. Хэрэггүй сэтгэл даахгүй хүнд найдаж ийм юм бол баймгүй байж боломгүй зүйл байсан. Гэхдээ энийг бол чи үзэх туулах хэрэгтэй байсан. Хүний мөн чанарыг бол ингэж таних хэрэгтэй байсан шүү. Урт хугацаанд итгэцэн найдсан хөрөнгө оруулсан мөнгө төгрөг зээлч гэсэн ийм л асуудал байсан байна. Тэгээд хил аманд өртсөн эргүүлээд ингээд өөрөө хохирогч байжээж гүжирдүүлээд юм хохирогч болсон явж байна. Яг нэг энэ бол зүгээр нэг ховны хэмжээнд л дээ цагаан цаасан дээр хараар гэхээсээ илүү ховны хэмжээнд эргэн тойрны хэрэглээ чи хэмжээний шалахгүй зүйлтэй. Гэхдээ тэр нь өөрөө чинь сэтгэлийн хувьд бол энэ ингээд хүн арай ч ингэхгүй байсан болов энэ намайг ингэхгүй байсан болов гэж ботцсон байсан зүйлийг чинь ингээд сэтгэлээ чинь итгэлээ чинь ингээд хууг давсалсан байна. Санаа алдчихсан шүү дээ. Өөрийнхөө танилаас, өөрийнхөө итгэлтэй өнөөс, өөрийнхөө найзаас, өөрийнхөө жинхэнэ нөхөргээд хамталж исэн тэр зовлон жаргалаа хооч исэн хүнээсээ уралт үзсэн байна. Урагш нарын дунд л байд юм ба шүү дээ. Ер нь бол хүрээлэн өөрчлөж нөгөө гаргаад байдаг энэ үгүүмэр сэтгэлээ хүн болгон зориулал хүн болгоныг өөр шигээ санаад энэ хичээж байгаа, энэ зүтгэж байгаа, энэ минь хэдэн хүүхэдтэй штэ. Энэ ийм асуудалтай штэ. Энэ нүүр ширтэй штэ. Энэ маань надын найз штэ. Энэ битэрийн нөхөрл ийм удаан явж байгаа штэ. Энэ маань ингэж ийм штэ гэд өөрийгөө хойшин тавиад нөгөөдгөө бодоод байдаг энэ сэтгэл зүрхээ бол зүгээр зогсоочгүй ер нь. Тийм хүн болгоныг өрөвдөх халбтай биш. Халвч байхгүй. Тэгээ урагш нар маш олон өөрөө чи энэ хүрээлт энэ хүний чинь ч гэсэн үүсгэхэд заяа энэ хүний чинь ч гэсэн үзэж байгаа хүний хувьд бол энэ хүн ч гэсэн гэр бүлийн асуудалтай өөрөө хүний амьдралын дундуур орсон гарсан эсвэл одоо амьдралын хажуугаар ямар нэгэн асуудалтай ийм хүн бууж байна. Ийм хүнд итгэсэн байна. Ер нь тэгээд найз гэдэг өнцгөр хараад байдаг. Тэгээ найз гэдэг өнцгөөсөө ямар бүх алдаа дутагдaltaй нь бүх буруу зүйлтэйг нь уушлал инрээл миний найз юм чинь миний итгэлтэн юм чинь гэж бодож исэн чинь энэ хүн тантай найз нөхөрлж явж ирэхээс өмнөх энэ амьдралын алдаа дутагдлуудыг яагаад харахгүй юм бэ? Яагаад юмд юм туушгүй юм мурууч зан чанарыг үзэж хараагүй юм бэ? Яагаад ингэ гинт итгэцсэн бэ л гэдэг юм гарч ирж шүү дээ. Ийм юм дурам хугараад гүжигдүүлэг гүтгүүлээд ээж идэг өсөл. Үзэх юм уу үзний зөрчилтэй маргаа хариу хугацаанд боломж орж ирнэ. Авч чадахгүй байгаа зүйлээ аавна. Авах хэрэгтэй аваарай. Тэр хүн ч гэсэн хүртэх юм аа хүртэнэ. Бүр хүрцээр ирнэ. Удахгүй тийм юм сонсогдсон заяа. Тийм. Ер нь бол өөрөө ч оролцоо нэг сайн үзгүй гэдэг. Хил мэдээ ирнэ. Холоос хойроос танилын хүрээнээс чи хил мэдээ ирнэ. Мөнгө төгрөгийн орлоготой холбоотой авах гэжсэн бол авлагчаа орж ирнэ. Гэлээ гэвч тэрийг бас нэлээд зүтгүүлжээж аавна. Ингээ аажуурхаал хараал хүлээгээд давхар ингээд хүнд найдаад авах. Найзаасаа найзад найдаад, найзынхаа бас найзад ингээ найдаад ингээ хоёулаа гуруулаад завхарсөө энэ. Ховж ивэн хүртэл тийм. Ийм
ийм докторгүй зүйлүүдэд ингэж урмаа углаад хүлээгээл цаг хугацаагаа бармааргүй байна. Хурдан шийдвэрлээрээ юм сонсогдох гээд байна. Зөрчилдөө маргалдаан ахиж гарах гад дэврэх гээд байна. Тийм учраас тэгээ өөрт чи ямар зан гаргасан яг л тийм тэрийг нь тэгэл хариуг нь байралт. Тэгэл над урам угралт чинь гонсолт чинь байхгүй болно шүү дээ. Сэтгэл доторх хүн чинь задарна шүү дээ. Тавигдсан шүү дээ. Юм ээлжтэй шүү дээ. Тэгээ хилээ сууж ах цаг ирнэ шүү дээ. Яа тэрэн дээр тийм юм бодох байгаа юм бэ? Найс нөхдөд оруултаа. Бас олон хүн үзэж байгаа болохоор энэ дээр бас за жаргалтай мэдээ удахгүй ирнэ. Хөдөлгөөрөө битээ нэг ингэ төвшөөгөөд ч юм уу те. Бас хүн амьтын юу гэж ярих юм яршиг. За тэгж байгаа л ойлгочих байлгүй. Тэгж байгаад ярих байлгүй. Тэгж байгаад өгчих байлгүй мэлгүй гэд ингээд аажуурхаад байхгүй явдгаараа яв. Хамаагүй. Авдгаа аав. Хэлгээ хэл. Хэл мэдээ орж ирнэ. Тэгээ мөнгө төгрөгөө буцаагаад авна. Угаасаа авах хэрэгтэй. Авах ёстой юм бүгдийг нь эргүүлээд гаргасан сэтгэл зүрх зүтгэлээ ч гэсэн буцаагаад аваарай заяа. Заавал төлөвлөрөө, заавал аваарай. Тэгжээж наад урам угралт чинь сэтгэлд гонсоолт чинь арил нь юунд игээд ч өөрөө чинь тэгээд андуурч явсан юм бэ наадах чинь. Яасан ч яд ингээд байх ёстой байранд нь байлгаарай гэж хэлж шүү заяа. За энэ удаагийн мэрэг юм байна товчхон. Шудраг байсныхаа төлөө үнэн байсныхаа төлөө хинээс бити санаа зов. Тэгээ хин нэгэнд өөрийгөө ойлгуулах гэдэг шаардлага ч байхгүй. Харин өөдөө хайсан ч өөрөө толгойд зүгээр хахад ирээд майжаад малтаа давил зүрүүлээд яад гэдгийг үзүүлээрэй заяа. Тэгээ ялуу юм хариутай бас бариутай сануулж яв. За тэгж л хэлэх байна. За баярлалаа.